ард түмний төлөөллийн засаглал байх хэрэгтэй. Маш гоё яваад байгаа. Хүн болгонд эрх чөлөөг нь олгож байна. Тэгэхээр ялангуяа орчин үеийн Монгол залуучууд яагаад өнгөрсөн түүхийг мэдэх ёстой бэ? Уучлаарай, тэд маань ер нь хаан сууж байгаагаа мэдчих болоо гэж бодож байгаа. За нийгмээ илүү аз жаргалтай, хөгжилтэй ч юм уу те нийгэм сайхан болгоё гэх юм бол магадгүй залуус өнөөдөр яг юунд анхаарч явах ёстой вэ? Та яг хувь хүнийхээ зүгээс энэ жицэн оюунаараа өрсөлдөж ижил бид оршин тогтнох. Сайн байцгаана уу? Та бүхэний өнөөдрийн мэндийг хүргэе. Ингээд Positive дадлын ээлжид нийгэм подкаст эхэлж байг хүлээн авна. Өнөөдрийн бидний очноор Монгол Улсын их сургуулийн багш, түүхэн ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш Татхан Жаргал хүрэлцэн ирсэн байна. За бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн танд маш их баярлалаа. Тантай ер нь 2022 онд бид Mental Health for All гэдэг ивент хийжсэн. Тэр үед та хурж ирээд ер нь хүн төвт онол гэж юу юм? Энэгээр ер нь яг бид нар түүхээ эргээд харах юм бол яг ямар арт түмэн гэдэг талаар бид нарт үнэхээр одоо нөгөө нүд чих онгойлгомоор тийм гайхалтай түүхүүдийг бидэрт одоо шинжлэх ухааны талаас нь тайлбарлаж өгч байсан. Тэгээд манай Positive дадлын YouTube хуудсан дээр тэдгээр ихтгэлүүд одоо хүртэл байдаг. Тэгээд өнөөдрийн хүртэл бас хамгийн өндөр үзэлттэйгээр тухайн одоо ивентийн үеийн ихтгэлүүдийн нэг нь харахгүй байдаг. Тэгээд би бол тантай одоо ярилцсан юмсан гэж баг 2 жил, баг 3 жил ингэж мөрөөдөж явж байгаа. Өнөөдөр уулзч байгаа маш их баяртай байна. Ингэж үнэлсэн бас баярлалаа. Өнөөдөр бол ярилцах маш олон сэдвүүд байгаа. Тэгээ хамгийн ихний одоо асуултаа бол ер нь ойр таны ажил улс хэр байна? Бас ер нь таны бас өөрийнхөө одоо сэтгэл санаа те хэр байна? Бид нар монголчууд нөгөө нэг ер нь ямар хуу байна да? Амар тайван байна уу? Сайн сайхан байна уу гэж би бинээсээ бас асуудаг боломжтой арт юм. Тэгэхээр танаас ер нь ойрын үед хэр байна да? Гоо тэгэл сайхан л байна. Тэгээ хүүхдүүдтэй хичээлээ заагаал. Тэгэл энэ үндсэн хуулийнхаа онолыг ойлгуулад тэгээ түүндээ толгуурлаад түүхээ заагаад явахаар хүүхдүүд их сонирхдаг. Ер нь бол амьд түүх сонсож гин гэж ингэж урам өгдөг. Тэгээд ч ер нь бол манайх ч одоо социализм гэдэг замаар бас 70 гаруй жил явцсан. За яг зарим улсууд хөгжөөд ирсэн гэж ярьдаг юм. Дэлхийн хөгжлийн төвчнөр ярил бол бид хөгжижсэн юм биш л те. Яг зөвөр өөрсдийнхөө хэмжээнд ялангуяа өчигдрийнхөө түүхийг мэдхгүй үед бол их хөгжсөн гэж ойлгож байна. Би түүхчнийхээ үед юу гэж ойлгодог гэхээр бол өчигдрийн түүхээ харахаар бол монголчууд маань дэлхийн хэмжээнд хөгжих тэр одоо шатандаа явж ирсэн. Өмнө нь. Тийм. За гэтэл бол одоо социализм гэсэн тийм хүч тулгсан нийгэм орж ирсэн л дээ. Тэгээд энэ социализм нь болохоор бас л онол дээр л толгуурлаж байгаа шүү дээ. Марксист онол гэх. Тэгэхээр одоо энэ онол аягүй чухал. Одоо амар амгалан тайван алхая гэвэл одоо бүх нийтээр одоо онлоо мэдчихсэн. За яг онол гэхээр хэцүү ойлгож иж магадгүй. Энэ одоо юу яриад байна? Сүрний холын юм шиг үү? Холын юм яриад байна гэж бодож байна. Би зүгээр энгийн жишээ хэлэхэд онол гэдэг бол одоо бид хэд нэг нийлээд нэг Төв аймаг руу явъя гэж бодъё. За Төв аймаг бол бидний онол байхгүй. За цөмөрө гараад явлаа. Гараад явхад бол жолооч бол солигдож болно. Жолооч солигдоход харин Төв аймаг руу л явна. Түүнээс өмнө говь руу явахгүй шүү дээ. Тэгэхээр одоо манайх бол одоо тэр нөгөө хүрх тэр нөгөө юуныхаа үнд зүйл тэр одоо гол зорилгоо мэдэхгүй байгаа учраас хин дуртай газар руугаа яваад ингээд одоо нэг хаус маягийн юм үүсчээд байгаа юм болов уу гэж. Тэгээд өөртөө ингээд тэрийг эзэмшээгөө үнд зүйлсээ таньж мдээгүй учраас яаж юм гэхээр бол тэр үнд зүйлс ч үнэгүй болчихж байгаа. Ямар сандаа нөгөө ардчлал руугаа одоо ингээд буруутгадаг. Одоо бараг л бидний муу амьдарч байгаа тэр ардчлал гэдэг нэг аимшигын юмнаас болчихлоо гэсэн. Ийм одоо юу л орж штэ тий. Гэтэл бол ардчлал анархизм гэж бас байна тийм. Өнөөдөр Монголд ардчлал тогтчих юм уу, анархизм тогтчих юм уу гэдгийг бас өөрсдөө
харж мэдэх хэрэгтэй тийм. Тэгэд энэ талаас нь хараад явахаар би бас заримдаа шаналдаг л да. Хэрвээ одоо манайхан ингээд энэ 92 оныхоо үндсэн хуулийн үнд зүйл одоо утга санаа, утга учрыг ингээд хэлчихье. Би философи гэж хэлмээр байна тийм. Утга учрыг ингээд баримжаалаад мэдчих юм бол бид одоо сэтгэл амгалан алхах тийм боломж нь бол байгаа. Таны яг ярианаас одоо нөгөө сэтгэл судлал дээр хүртэл бидэд хүн мэдээж тодорхой амьдралдаа зоригтой байгаад тэр зорилгын төлөө төлөвлөгөө гаргаад урагшлаад алхаад ямар нэгэн байдлаар сорилт бэрхшээлийг даваад хөгжөөд тэгжиж ер нь бол бас тэндээс ер нь бол амьдралын утга учир гэдэг зүйл гарч ирнэ гэдэг юм бас онолууд байдаг. Гэтэл нэрээ бодоод тахад одоо үндэсний хэмжээнд ч юм уу те улс орны хэмжээнд харахад бидний нэг одоо нөгөө онлоор ярих юм бол очих цэг гэж таасаа хэлсэн шиг нэг хөгжил гэж бид нар юу хэлээд байгаа. Ер нь хаашаа тэмүүлээд хэн болох гээд яваад байгаа гэдэг нэг юм чухал нэг тийм нэгцэн үнэт зүйл гэдэг юм бол яг харахгүй сүүлийн жилүүдэд айгүй олон яригдчихэж байгаа. Бараг л өстой яригдаагүй салбар гэж алга тий. Гэхдээ нэрээ ингээ харахаар үнэт зүйлийн хямралд орсон гэж бас ярьж гин. Нийгэм тэгээ тэндээсээ болоод би биендээ итгэхэ болцсон гэж бас ярьж гин. Тэгээ таны бодлоор мэдээж мэрэгчлэнүүд болон хүн болгон өөр өөрийн одоо онолыг санал болгож байгаа тий. Ингээ бид нар энэгээр явал зөв юм биш үү? Энэгээр явал зөв юм биш үү гэдэг байдлаар таны бодлоор ер нь манай одоо нийгэм, манай улс ч юм уу тий илүү сайн сайхан одоо амар тайван магадгүй тийм одоо за хөгжилтэй ч гэх юм уу тий. Тийм болыг гэх юм бол ямар онолоор ер нь бид нар ер нь хаашаа яаж очих хэвтэй гэж та яа хардаг вэ? Тэгэхээр дэлхийн нийтийн улс орны хөгжил бол ерөөсөө хоёр онолоор л явлаа шүү дээ. Би бол энэ салбарын онолуудыг яриаг. Одоо жишээлж үзвэл түүхийн салбар ч гэдэг юм уу, сэтгэл судлалын салбар ч гэдэг юм уу тийм. Ерөнхий одоо гол онол бол хоёр онолоор улс орнод хөгжиж ирсэн. За марксист онолоор хөгжиж ирсэн улс орнуудын нэг жишээ гэхээр Монгол өөрөө. Тийм ээ. Тэгэхээр марксист онол маань өөрөө ямар онол юм бэ гэхээр өмчгүй нийгмийг байгуулна гэж заасан. Ерөөсөө одоо үнд зүйл нь тэр шүү дээ. Өмчгүй нийгмийг байгуулна бүгдөө эрхтгш байна гэд ингэж заасан. За тэгвэл одоо өмчгүй нийгмийг байгуулах гэхээр нөгөө өмчтэй хүмүүс чинь өмчөө яах юм бэ? Одоо нөгөө тамирын мөсийг долоожож олсон хідэн юм гэдэг тэрийг одоо өмчгүй үнд өгөхгүй шүү. Тэгэхээр энэ онлын нэг юу бол хүний эрхийг зөрчиж байгаа юм л да. Өөрөөр хэлэх юм бол хүн төрөхтөл одоо ерөөсөө л өмчн дээр л тулгуурлаж байгаа юм л да. Өмч гэдэг нэг талаараа уучлаа би танаас засаас сухад одоо нөгөө зөвхөн материалыг за хамгийн мэдээж наад зах нь л материалын зүйл байна шүү дээ тий. Өмч гэдэг ойлголтыг та жоохон задлаа тайлбарлавал юу байхаар юм. Гэхдээ бүр одоо оюун санааны өмч, оюуны өмч ерөөсөө бүх төрлийн өмч ярьж шээ. Өмчгүй нийгмийг байгуулна гэж юм. За тэгэхээр яаж юм хэр хоёр анги үүсэж байгаа байхгүй нийгэмд. Өмчтэй өмчгүй гэсэн. Тэгээ хоорондоо эвлэршгүй зөрчилтэй антагонист. Тэгэхээр нөгөө өмчтөнгүүдийн чинь устгаж ийж өмчгүй нийгмийг байгуулах гэдэг байна. Хооронд нисэрцүүлээ хүмүүсийг тавьчихад байна шүү дээ тий. За энэ тэгэхээр одоо яаж юм хэр манай амьдрал дээр болцсон шүү дээ. Монголын амьдрал дээр бол бүх өмчтөнгүүдийг устгасан шүү дээ. Тэр тэгэл 8 хийжсэн хүнийг хүртэл одоо тэр геноцид талхад бол өртсөн шүү дээ. Манай ах 30-аад онд бол тийм ээ. За тэгвэл одоо би өмчтөн гэж хин юм бэ гэдэг асуудлыг тавья тийм. Өөрөөр хэлэх юм бол хүн төрлөختөн ингээд өмчгүй сүргээрээ явж ирсэн. За гэтэл бол хүн өөрийгөө тэжээхийн тулд одоо ингээд мэдээж хэрэг аж ахуй эрхэлж эхэлсэн. Ингээл мал аж ахуй газар тариал ингээл хөгжөөд ирэнгүүтэл ч одоо өмчтөнгүүд үүсэж шүү дээ. Гэтэл бол тэр өмчийн буюу эдийн засгийн эрхчлэн төрөөд ирэхээр тэр өмчтөнгүүд чинь улс төрийн эрхчлөө ярьдаг юм байна л да. Зэрэг шатаараа. Тэгээд одоо цөмөрө харъя л да. Тэр өмчтөнгүүд ямар оюунлаг юм бэ? Олон жилээр үүссэн. За эхний одоо дөнгөж одоо мөнгөтэй төвөрхтэй болсон улсуудын тэр оюун санаах дуугар гэдэг байна. Гэтэл олон зуун жилээр яваад ирэхээр тэр чинь нөгөө өөр хөвгтэй ч гэсэн одоо маш өндөр сургуульд сургана. Тэгэл ерөөсөө тэр элит бүх юмыг одоо бий болгож шин. Ийм их цаг хугацааны дараа тэр гоё өмчтөнгөч чинь яаж юм гэхээр уучлаарай хаа яхаар ганцаараа эрх мэдэлтэй гэдэг юм бэ гэдэг асуудлыг тавьж шин. Тийм байгаа үү? За тэгвэл өмчгүй нийт арт түмэн тавиагүй. Хаа мэнэ? Хаанг бол бид амьдрч чадахгүй л гэж ойлгож ирсэн.
За тэгвэл одоо 1215 онд шүү дээ. Одоо Англи улсад тийм ээ Жон хааныг бол одоо ширээний ард суулгаж Магна хартыг гар үсэг зурулж байгаа. Өөрөөр хэлэх юм бол та хаан байж болно, та хуулийн захирал гэдгийг ард иргэд нь өөрсдөө тэр нийгмийн өөрсдөө оюун ухаантнууд ард иргэд гэхээсээ илүү оюун ухаантнууд. Оюун ухаантнууд үүсч гарч ирж ийж хүний эрхийн асуудал би хийм бэ? Бид хийм бэ? Нэг хүн алыг гэхээр л цаазалцдаг тийм үү? Нэг хүний ийм юмд явах юм уу гэдэг асуудлыг одоо энэ оюун ухаантнууд тавьж байгаа. За тэгэхээр одоо эндээс юу харагдаж байна гэхээр бол энэ мундаг оюун ухаантнуудаа устгachж байгаа гэсэн үг. Тэгэд би одоо зүгээр жишээн дээр хэлээ л да. Орос улс өнөөдөр яагаад ийм хоцрогдонгүй гэдэг юм бэ? Тодорхой шүү дээ. Яагаад гэвэл хэдэн мянган жилээр бэлтгэгдэж ирсэн язгууртнуудаа бүгд устгасан байна. Монгол яагаад ийм хоцрогдсон юм бэ? Бусад үнд зүйл болсон язгууртнуудаа оюун ухаан устгацсан байхгүй. Түүх бол оюун ухаантай явагддаг. Яагаад ингэж хэлж байгаа юм бэхээр оюун ухаантнууд түүхийг удирддаг байхгүй. Түүнээс ш одоо нэг тэнэг хүн гарч ирээд одоо асуудлыг шийдсэн байхад тэр түүхэнд яригддаг байхгүй. Оюун ухаантнууд л яригддаг. Таны саяны ярианаас би ингэж ойлголоо зөв бас нөгөө Виржиниа Вульфийн өөрийн гэсэн өрөө гэд зохиол дээр материаллык байдал дээр оюун ухаан тогтдгоо буюу те бид нар нөгөө нэг талаасаа буцаа түүхээ харах юм бол өмчгүй байх хэвээр шуналгүй байх хэвээр ер нь материалын зүйл чинь нэг тийм чухал бишээ гэдэг байдлаар хамаг тэр өмч гэдэг зүйлээ материалын зүйл гэж харах юм бол устгах гад яриад идэг нь нэг талаасаа хүний хэрэгцээ гэдэг чинь те ерөн сэтгэл судлалын онолоос ч гэсэн харахаар ядаж ингээд нэг суугаад бодох хэмжээний нэг юм ширээ сандалтай ч юм уу нэг өрөөтэй таслахаатай 50 байж тэр хүн чинь нэг чөлөөтэй бодож сэтгэх гэдэг шүү дээ тий. Тэгэхээр тэндээс магадгүй цаашлаад тэр улс өөрөө хэр өмчтэй за өмч гэж хэлэх нь зөвөр хэр хөгжилтэй байх вэ гэдэг нь материалын төвшөндөө ч тэр аюулгүй байдлын хувьд ч тэр ерөн цааш явсаар агаад энэ нь өөрөө оюунтнуудаа схемтнүүдэд бэлдэх хамгийн том одоо суурь нь болж өгдөг учраас бид нар нэг тийм хөгжил гэж бодохоор л за ёстой өмчийг устгахны нэ тэрэ шуналтай байх ёсгүй мосгүй гэдэг нэг хамаг бодит байдлаа үүсгэж хайчаад идэг. Энэ ер нь бол буруу юм байна гэж ойлголоо. Би энд бол материаллык юм ярмаар байна л та. Өөрөөр хэлэх юм бол одоо харж байгаа үстэй 1215 онд Магна хартад хааныг одоо хуулинд захирагдах хэрэгтэй гэдэг хязгаарлаж штэ. Энэ бол яаж юм гэхээр бол хүнд эрхчлээ олгож шин. Харж байгаа үстэй тийм. Айжимдаа энэ Магна харт чинь хөгжсөөр хагаад 18 дугаар зуун болоод ирэхэд яаж юм гэхээр ерөөсөө энэ төр гэсэн одоо хаан гэдэг чинь одоо төр гэсэн үг шүү дээ тийм. Үгүй юм байна, төр байж болохгүй юм байна. Ард түмний төлөөллийн засаглал байх хэрэгтэй юм байна. Маш гоё яваад байгаа. Хүн болгонд эрх чөлөөг нь олгож шүү дээ. Хайдгарын хэлсэн нэг үг үүдэг. Хүнийг ингээд судлах гээд ахуурын нь уурах шидлээ. Тэгсэн ёроол байдг юм байна. Хязгаар байдг юм байна гэж байна. Тэ. Тэгэхээр хүн өөрөө тийм баялагтай. Тийм учраас тэр материаллык ахуй дарлагдаад явах юм бол улс орон хөгжихгүй. За ингээд 18 дугаар зуунаас яаж юм гэхээр бол дээд парламентаа байгуулад англичууд чинь ингээд одоо доод танхимд бол одоо заавал язгууртнууд биш тийм үү? Энгийн ард түмнээс оюун ухаанаараа сэтгэлгээгээр өрсөлдөд ороод ирсэн хүмүүс одоо улсыг удирдах боломжийг олгож байна. Энэ одоо яаж юм гэхээр нөгөө энэ хүн төвтэй онлын диалектикээр харах юм бол ерөөсөө залгамж холбоо алдагдахгүйгээр одоо тэр нэгэнт бие болсон тэр оюун ухаан биш үү тийм. Тэр үнд зүйл шүү дээ. Тэр үнд зүйл дээр дараагийн шинэ үнд зүйл орж ирж байгаа. Тэгээд тэр нөгөө хуучин үнд зүйлийг чинь шинэ болгоод явж байгаа. Синтез үсээд за ингэж улс орон хөгждөг юм байна. За энийг бол би зүгээр жишээ хэлэхэд ерөөсөө удаж төдлөө англи бол их гүрэн болсон шүү дээ. Ерөөсөө гар ажиллагаатай бүх юм нөгөө механик байсан бол автомат болж ирсэн баг. Тэр бол ерөөсөө дэлхийд бол баг нөгөө одоо үндсэн хуулиа өөрчлөөгүй ард түмэн бол баг л одоо бүр тэр уурын тэргэрж явахад баг хүн сэлвэртэхгүйгээр явж гин гэж гайхаж чочиж одоо ийм болж исэн үе шүү дээ тийм. За ийм учраас бол юу вэ гэхээр би энэ хүн төвтэй онол хэдүүд үүссэн юм бэ гэхээр
Одоо тэр хүнд эрх олгосноос л үүсэж байгаа байхгүй эрхчлөө олгож байна. Чи бол хүн. Чи оюун ухаандаа итдэг. Чи хүнд битгий итдэг. Одоо сая хэлж штэ нэг байртай байх хэвээр ийм юм байх уучлаарай. Хүний сэтгэлээ ажилжуул хаа ч юм уу бүтээ. Зөв. Тэгвэл яхаарахгүй бас би ойлголтоо зэгцэлж авлаа. Нэрэл хаач байсан тэр хүн өөрөө сэтгэл зүйн хувьд эрхчлөөтэй, оюуны хувьд эрхчлөөтэй байх юм бол юу ч санаж сэтэж бүтээж чаднаа гэдэг үнцэг үн тий. Тэгвэл хоёлоо саяныхаа яриаг үргэлжлүүлээд 2 онол байдгаа гэж хэлжсэн. Тэгвэл одоо өнөөдрийн магадгүй Монгол улс ялуугаар нь илүү явж байна. Бид нар тэр нэг тийм ингээ барьсан онол байна уу? За тэгэхээр наадах чи ихгүй асуулт. Өөрөөр хэлбэл бид нар ингээд марксист онолыг бариад явжсэн тийм. Хүн үг хэлэх хэрэгчлөөгүй тийм үү? Нам гэдэг бол одоо бүх юмны дээр. Тэгээ нэг үг хэлчихвэл намын эсрэг бүлэг болоод бүр хэрэгт ороод явчихна тийм ээ. Уран бүтээлчид одоо өөрсдийнхөө уран бүтээлийг чөлөөтэй хийж болохгүй. Маш их том хяналтанд ор. Тэгээ ийм хүнийг одоо ингээд тэгштэд үтцсэн нийгэм бол Фридрих Ницше хэлсэн байдаг л да. Ер нь хүнийг нэг ижил төвшин тавих юм бол нийгэм өөрөө мөхнө гэдэг. Яг энэ үгээр л философичийн одоо тэр онол тулгуурсан үгээр социализм өөрөө мөхсөн байхгүй. Өөрөө мөхсөн шүү дээ. Буу орж ирээгүй шүү дээ. Энэ тэндээс зэвсэг мөсөг орж ирж устгаагүй. Дотроосоо өөрсдөө угаасаа задарсан. Яагаад гэвэл нийгэм зогсон байдалд оржээ гэдэг Горбачев хэлээд байсан. Би бол онлоор харахаар юу гэж харж байгаа нөхөр нийгэм зогсон байдалд орохгүй. Тэр хүний оюун ухаан зогсон байдалд орсон байхгүй. Тэгэхээр яаж юм гэхээр нөгөө эрхчлөөтэй нийгэм чи илүү хөгжөөд ирж шин. Яалтчгүй өдөр шөншиг ялгаатай одоо хөгжил, ялгаатай нийгэм амьдраад ирэхээр чи хүн чинь сайхан амьдрахын төлөө явна шин. Манайх 90 онд бол ардчилсан хувьсгалыг хийсэн. Тэгээд яасан бэ гэхээр манайх энэ хүн төвтэй иргэншлийн онолоор үндсэн хуулиа боловсруулсан. Марксист онолын парадигм унж байгаа байхгүй. Тэгээ өнөөдөр яаж юм гэхээр бид марксист онолоос саллалгүйгээр яг л тэр нийгэм төвтэй онолоороо энэ ардчилсан нийгмийг удирдах байгаа. Одоо жишээлж үзвэл багш хүн гэж бодохоор багшийн үг хууль гэж ойлгоод байна шүү дээ. Яг л нөгөө социализмдээс болохгүй. Өнөөдөр багш хүн яах ёстой бэ гэхээр тэр жоохон хүмүүсийг юу гэж харах вэ гэхээр энэ дэлхийд өрсөлдөх дэлхийн хүнийг би бүтээж байгаа шүү. Яана би одоо дэлхийн хэмжээнд сэтгэх ёстой. Би тэгжиж бас багш болох ёстой юм байна. Би тэр хүмүүсийг бол үгүй чи буруу гэдэг байх юм бол бидэнд Монгол улс хөгжихгүй юм байна. Наад хүүхдүүд чинь сэтгэлгээний эрхчлөөн дээр нийгэм хөгждөг гэдгийг одоо барууны улс орнуудын жишээ харуулсан байгаа шүү дээ. Их гүрнүүд үссэн шүү дээ. Дуугаа уулцаад. Яагаад үссэн гэхээр тэр өнөөдрийн 92 онд батлсан энэ үндсэн хуулийн чинь Англи батлаад дараад нь ерөөсөө Америк дуугаа уулцаад Герман, Франц, ерөөсөө Норвег хүртэл. Одоо өнөөдөр манайд орчуулагдаад бичигдсэн 1911 онд орчуулчихсан. Тэгээ одоо яг тэр улс орноо хүчрхэг болгох гээд энэ хүн төвтэй онол өнөөдрийн 92 оны үндсэн хуулийг монголчууд боловсруулж ирсэн баг. Тэгвэл одоо магадгүй үндсэн хуулийнхаа дагуу бид нар явж гин үү? Тэ ер нь тэрэнд одоо яг ямар таны хэлж байгаачлан юм улсын хоорондын хувьд биднэрт маш чухал ингээд зүйлс ер нь тийм шингэсэн байгаа штэ гэдэг ач холбогдлыг ер нь хүмүүс хэр сайн ойлгож байгаа юм шиг тань харагддаг вэ? Би ингэж боддог байхгүй. Би оюутнуудад юу гэж хэлдэг байсан бэ гэхээр та нар өнөөдөр сур гэдэг нэртэй сурагчдаас гараад одоо оюунтай, оюунлаг гэсэн, оюутан гэсэн нэртэй болсон. Багштайгаа инжицүү. Тийм. Тэгэхэд гэрт айл болгоны гэрт бол үндсэн хууль байх хэрэгтэй. Тэр чи одоо өөрийгөө хамгаалж байгаа гол юм байна. Тэгээ тэр бол бидний үнд зүйл. Өнөөдөр сая би хэллээ шүү дээ. Үндсэн хуулийн дээр бид нарт иргэний эрх чөлөөг өгж байгаа байхгүй. Тэр үнд зүйлээ бид мэдэхгүй шин. Зарим улс оронд бол иргэний эрх чөлөө байхгүй шин. Тийм байна. Тэгэхэд бидэнд иргэний эрх чөлөө өгж байна. Иргэний эрх чөлөө гэдэг чинь хүний эрх чөлөөнөөс шал өөр юм байна. Яагаад бол хуулиар бид нарт олгодог эрх чөлөө гэдэг. Тэгэхээр бид ийм эрх чөлөөтэй юм байна. Бидэнд бүх боломжийг нээсэн юм байна гэд үндсэн хуулийнхаа яг одоо тэр юуг бол үнд зүйлсийг мэдээд авцсан байхад
улс орон хөгждөг баг. Тэгэн гол одоо таны нүдээр ер нь залуучууд за ер нь ардчлалын хувьслаас хойш гэхэрч одоо ингээ 30 гаруй жил те бид нар ер нь үндсэн хуулиа хэр сайн мэдж байгаа юм шиг санагдаж үндсэн хуулийнхаа үнд зүйлийг тийм үнэт зүйлийг бидэнд өгсөн үнд зүйлийг. Тэгэхээр би залуучуудыг бодоод идэг гэсэн чинь одоо ингээд сая ингээл юу энэ их хурлын гишүүдийн хэлж байгаа үг юм ингээд харахаар уучлаарай тэд маань ер нь хаан сууж байгаагаа мэдчихээ болоо гэж бодож байгаа. Энэ хүмүүс чинь бодлого боловсруулдаг байхгүй. Бодлого боловсруулна гэдэг чинь онлын баримжаалтай байх хэрэгтэй. Түүнээс дурандаа би ингэж хүсэж байна гэж хэлдэг юм биш. Тэгэхээр чин үндсэн хуулийн үнд зүйлсээ мэдхгүй байна гэдэг бол улс орон хаашаа явж байгаагаа мэдхгүй л байгаа гэсэн үг. Ингээл ярилцаал сонсоод автсан нэрээ нөгөө өнөөдөр бид хариултаа хайгаад байгаа юм чи хизэнэ бидний өнгөрсөн байсан юм биш үү дээ. Бид зүгээр тэрийгээ тоохгүй харахгүй байгаад байгаа болохоор хаашаа яваад байгаа мэдхгүй нэг тэмцээд ингээд харанхуй тэмцээд яваад байгаа юм шиг мэдрэгдээд байгаа байхгүй. Одоо жишээ нь би бол таны саний ярианаас за нэрэл үндсэн хууль манай гэрт нэрээ байдаг л гэж одоо бодлоо. За Монголын нууц очвол байгаа. Гэтэл би ингээд үндсэн хуулийг яг бүтнээр нь уншиж лөө гээд одоо би чинь 20-д насны нэг залуучуудын төлөөлөл байгаа шүү дээ. Гэ бодглохоор мэдгүй одоо манай найзууд ч юм уу би өөр хүрээлтэд очиж ярихаар одоо яг энийг уншиж сонирхдаг хүн бас нэрээ хийд байсан юм л да мэдгүй л юм. Тэгэхээр магадгүй залуучууд ялангуяа нэг юм түүхийг те ойлгож анхаарах энэ нэг сэтэл нь айгүй унтарсан юм шиг. Гэтэ магадгүй ингээд өсөж байгаа ч буцаж сэрэгжиж магадгүй л те. Тэгэхээр ялангуяа орчин үеийн Монгол залуучууд яагаад өнгөрсөн түүхийг мэдэх ёстой юм бэ гэдэг талаас яг та бас яг юу гэж боддөг? Одоо ихлээр оюутнуудаас тулж ажиллаж байгаа учраас би энэ үндсэн хуулийг хүн болгон судлах ёсгүй гэж бодож байгаа. Яагаад гэвэл үндсэн хуулийг угаасаа эрдэмтэд судлаад тэгээд ард түмэнд ойлгуулчих хэрэгтэй байна. Одоо бид марксист номлыг судлаагүй шүү дээ хөөрхий. За яг бид нар бол судалж байсан одоо нийт ард түмнэрээ судлаагүй. Яг онлын бол судлаагүй. Гэтэл бол яаж юм гэхээр ерөөсөө өглөө сонин уншлага гэж марксист номлыг сурталчлал. Тэгэл марксизм ленинизмын оройн дээд гээл нэг сургууль яагаад нөгөө уран сайхны кинонууд тэр чигээрээ марксист онлоор. Нөгөө яд суртнууд, нөгөө ноёдууд, нөгөө оюун ухаантнууд хамгийн муухай хүн. Тэгэл нөгөө зохиолууд нь болохоор ингээл бүгд хуурамч. Ерөөсөө л тэр нийгэм төвтэй онлог суурилсан. Тэгэхээр чи яаж юм гэхээр бүх чиглэлээр сурталчилгаа явуулж шин. Тэгвэл бид нар 92 оноос хойш энэ хүн төвтэй онлоо, иргэншлийн онлоо, энэ үндсэн хуулийнхаа юуг сурталчилсан юм уу гэхээр сурталчлаагүй. Тийм учраас бид өнөөдөр мэдхгүй явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ залуучууд энэ ард түмэнд буруу ус юм алга. Тийм. Ийм эгээр тэгээд одоо хуучны кинонуудыг гаргаад байгаа байхгүй. Би бол юу гэж хэлж юм гэхээр уучлаарай энэ сайхан залуучууд одоо ингээ 90 оноос хойш төрсэн залуучууд ч гэсэн жинхэнэ гоё юу штэ тийм ээ. Одоо юуг л бол хүлээж авахд бэлэн гарч ирж штэ тийм. Бид нар ч бол толгой дүүрсэн байгаа шүү дээ тэр нийгэм төвтэй онлоор. Би энэ Черчиллийн үгийг хэлье гэж бодож байна. Өчигдрөө мартсан ард түмний маргааш нь зовлон байдаг юм а гэж. Өнөөдөр зовлон байгаад хаана яваад байгаа нь мэддэг. Байн зовлон зөндөө байна тий. Зовлон байгаад тий. Тэгвэл өчигдрөө мэддэг ард түмэн бол гэрэлхийгээ аз жаргалыг бүтээж идэг. Өчигдрийн түүхээ мэдчихсэн учраас бид өнөөдөр өнөөдөр оршиж байна. Одоо хүн төрөлхтний түүхийг харахад олон мянган жилийн турш туулж ирсэн энэ хугацаанд олон үндэстэн ястангууд устсан байдаг байхгүй. Мэдэн штэ байхгүй болцсон. Тэгэхэд цөмөрөө монголчуудаа харъя л да бахарах юм юу байгаа юм бэ? Монголчууд сая хурж үзээгүйсэн. Тэгэхэд бол өнөөдөр хүртэл шин тогтсон байгаа. Тэгэхэд Рашид Азины судрын жуулганд бичсэн байгаа шүү дээ нууцын. Монголчууд бол 5 настай болчраас өвөг төгшөд хүртлээ гэрийн модоо түүхээр мэднэ. Цээжээр мэднэ гэж байгаа. Энэний нотлохоо юу гэхээр нууц төвч байгаа шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол Чингис хаан ч өөрийнхөө 22 үеийг цээжээр дурдсан байдаг шүү дээ. Бүрт ч нь гоомарлаас эхэллээ гэл Тэнгис талаа гаталж ирлээ. Тэгэхээр түүх гэдэг бол юу юм бэ гэхээр үнд зүйл гэдэг юм байна. Нэгдүгээр түүх гэдэг бол улс орны ой санамж байдаг юм байна. Түүх гэдэг бол үндэстнийг нэгтгэж өгдөг том суурин гэдэг юм байна. Түүхээ мэддэг ард түмэн хэзээ ч урахгүй. Өнөөдөр түүхээ мэдэхгүй учраас өөрөө мэдэхгүй
би их орон ч гэсэн мөртлөө их орныхоо эсрэг хандаад байгаа байхгүй. Тэд нар ч нөгөө түүхээ мэдэхгүй байна л та. Үнд зүйлээ мэдэхгүй байна л тийм. Одоо энэ 70 жилд чинь бид чинь уугаа мэдэхгүй, түүхээ мэдэхгүй, бичгээ мэдэхгүй, шашнаа мэдэхгүй. Аюу үндэстнийг устгах гэхээр түүх рүү давтал өгдөг шүү дээ. Тэгэхээр түүх гэдэг бол тийм гоё. Одоо жишээлж үзвэл би түүхээ дээдэлдэг улс орнуудын тухай ярихад хамгийн түрүүнд би Монголоо ярина. Тийм л улс байсан манайх. Зүг. Таны саяны ярианаас ёстой л нөгөө түүхээ мэдх юм бол бид нар буцаад ямар үнэт зүйлтэй хаашаа явах гээд байгаа вэ? Өнөөдөр магадгүй юу болохгүй байгаа юу гэдэг учир шалтгаанаа бүгдийг нь ойлгож харах юм байна гэж ойлголоо. Тэгээд дараагийн бас нэг одоо асуумаар байгаа юм нь та 20 дугаар зууны шинээр иргэн харах уу? За тэгээд бид мартахгүй гэдэг те түүхэн роман бас бичсэн байдаг. Тэгээ ер нь ингээд таны ярилцлагуудыг сонсоод бас ингээд ер нь ярилцаа сухаар сая ч гэсэн ярьж хүн төвд онол гэж байгаа. Тэгэхээр хамгийн энгийн жишээгээр та нэг надад нэг аягны жишээ ярьж илээ нэг хүн төвд ер нь онол гэж юу вэ? Ер нь хүн төвд онлын талаар ингээд хэдүүлээ одоо үзэж байгаа хүмүүстэй товчоор ойлголт өгье гэх юм бол тийм ойлголт өгөхөд маш амархан. Яагаад гэвэл бүх жишээ манайх одоо нийгэм төвтэй явж байгаа байхгүй. Өнөөдрийн 90 одоо 2025 оны Монгол улс. За хүн төвтэй онол гэхээр хүнээ дээдлсэн гэсэн тийм тэр дотор оюун ухааныг дээдэл. Тэгээд тэдэнд эрх чөлөөг нь болгоно. Тэр хүний оюун ухаан хэдий чиний ажиллана төдий чиний одоо хүсэж байгаа тэр материалыг өмчөө болж байгаа. Ийм л боломж. Одоо өөрөөр хэлэх юм бол эрх чөлөө гэдэг өгнө л гэсэн үг шүү дээ. Одоо би түрүүн хүүхэд дээр жишээ татсан шүү дээ. Социализмын үеийн багш бол хүүхдийг загнана, бүр зодно. Тэгэд бид нар зодуулаад өсчөөд байхад яадгийн ер нь зодуулж яхад гэж байгаа байхгүй уучлаарай. Үгүй шүү. Хүүхдийн сэтгэлгээ хаагдчихэдэг байхгүй. Тэр хүүхэд одоо ингээд түрүүн хэллээ шүү дээ нэг жишээ хэлээч нэг аяга байсан. Тийм. Би энийг машин дээр ярих гэж бодож байна. За аав хүн хүүхдлээ хөдөлмөрлөө саяхан бас ийм жишээ Монголд болсон байлээ. Яагаад гэвэл хүүхдээ би ингээд юун дээр гимтэл дээр аваад явж байна. Би уурлаад хүүхдээ зодтсон юм аа. Энд чинь нийгэм төвтэй сэтгэж байгаа байхгүй юу? Өчнөө хөдөлмөрлөж аваад машин авлаа. Нөгөө хүүхдэн сонирхоо те. Тэгтэлж урууга тавьчих. Нөгөө арааг нь юу яц залхачих. Нөгөөтг нь очиод мод мөргөөд зогсож байгаа. Тэгэхээр аав очиод одоо нийгэм төвтэй сэтгэлгээтэй аав бол очиод зодчих шүү дээ. Чи миний насаараа хөдөлмөрсөн юм. Чи үгүй хэлээгээ. Тэгээд дараад нь хүүхдээ тэр имлэг аваад явж ингээд Twitter дээр нэг хүн бичсэн байсан би уншижсэн. Хүн төвтэй энэ юугаар явсан хүн бол бүр ухтлээ айж гүйж. Очоод хүүхдээ чи зүгээр үгэн хамгийн түрүүнд. Чи зүгээр бол болоо. Чи миний үнд зүйл тийм үү? За болийн үнд зүйлээ хэлье. Би чамайг бүтээж чадахгүй. Би энэ машиныг бол бүтээж чадна. Сэтгэл санаандаа шарах аваагүй зүмнийх үү? Сэтгэлийн шарах авцсан улсууд чинь нийгэмд айгүйх юу үүсгээд яваад байгааг мэдчихэж байгаа шүү дээ. Одоо энэ кинонууд, Холливуудын кинонууд аюу гоё харуулж байна шүү дээ. Тэр гинт хэрэг хийгээд байгаа хүмүүсийг яагаад айгу муухайгаар харуулчаад тэгээд эргэж ухаж явсаар байгаа тэр бага насандаа авсан тэр шархаараа тэр бусд хүмүүсээс хариугаа авч өгдөг юм байна л та. Тэгэхээр энэ юуг хамгаалах хэрэгтэй юм бэ? Хүний сэтгэлийг л хамгаалах хэрэгтэй юм биш. Хүн чинь сэтгэлтэй шүү дээ. Сэтгэл гэдэг чинь эргэтэн байхгүй. Өнөөдөр сэтгэл өвдсөн байхад бүх бие өвдөнө. Сэтгэл гэдэг бол маш хүчтэй байхгүй. Ерөөсөө. Тийм учраас бол одоо бид хэлж штэ тий. Тэр хүний сэтгэл амар амгалан байх явдал нь юу гэдэг юм бэ? Өнөөдөр хууль хэрэгжихгүй л да. Бид нар сайхан энийгэд явж чадах уу? Бүхэмдэлтэй штэ. Тий. Тэгэхээр бидний амар амгалан юу юм бэ гэхээр хүн засаглах, хууль засаглах байлаа шүү. Тэгэхээр хууль засаглахаар ч хүн айгүй эрхчлөлттэй байна шүү. Манай нэг шав айгүй гоё ицсэн байдаг л да нөгөө мөнх жаргалын чимтэрч гэдэг. Монголын их амар амгалан гэдэг нь талд барьсан гэр үүрсэж буй адуу биш ээ. Монголын их амар амгалан гэдэг нь хуулийн ягштал биелүүлдэг. Хууль зөрчсөн тохиолдол бүрд алагчлалгүйгээр хариуцлага тооцож чаддаг. Хүчрхэг төрийн дор орших хүн бүрийн айх аюулгүй
амар тайван амьдрал юм а гэж байгаа. Тэгвэл амгалан тайван эндээс эхэлдэг. За Тэрнээс ч нөгөө нэг саяны хоёлын эхлэлтэй ярьжсэн шиг те 1000% хүн өөрөө нэг өрөөнд орж суугаад би сайн амар тайван баймаар гэдэг нийгэм дээр гараад явдаг нөгөө хууль нь алагчлалж үйлчлээд надад илүү хатуу өөр нэг хүнд илүү зөөлөө магадгүй надад илүү зөөлөө өөр нэг хүнд илүү хатуу хандаад ах юм бол эн чинь яаж амар тайван нийгэм цагслах вэ? Тэгэхээр суурь нь өөрөө хууль засаглах хэрэгтэй. тэгээд одоо манайх яг нийгэм төвөөр удирдах байгаа байхгүй. Өөрөөр хэлэх юм бол халамж гэдэг үг гэдэг. 50 мянган төгрөг тараагаад байгаа байхгүй. 100 мянган төгрөг тарааж байгаа байхгүй. 100 мянгаар юу их юм бэ? 50 мянгаар юу их вэ? Тийм ээ. Тэгээд тэрүүгээр одоо эн чинь нийгэм төвтэй. Энэ тэгэхээр чин биднийг удирдах байгаа энэ гишүүд маань одоо энэ иргэншлийнхаа онолыг мэдчихэв үгүй юу? Наад үндсэн хуулиа мэдчихэв гэдэг л асуудал яриад байна шүү. Тэгэхээр хоёр дахь одоо тэр амар амгалан юу юм бэ гэхээр оюуныг дээдлсэн улс ах хэрэгтэй. Оюун ухааныг дээдлсэн. За оюун ухааныг дээдлэнэ гэж юу юм бэ? Ингээд дээдлээд явах юм уу? Үгүй. Нөгөө нэг судрыг баримтаглаад дээрээ залчих юм уу гэдэг тий. Зүгээр л халамж биш боломжийг нь олгоч. Тийм байна. Боломжийг л олго. Боломж гэхээр юу юм бэ? Өөрөөр хэлэх юм бол би зүгээр нэг жишээ татъя л та. Одоо энэ хүн төвтэй онолоор 200 жил хөгжсөн улс орны тийм. Одоо бид нар мэдэн шүү дээ Amazon гэдэг нэг намын дэлгүүрээс. Тий. Одоо тэр гэх чи одоо яж нөхөр анх эхлээд хөөрхий зүгээр юуны нэг компьютерийн мэрэгчлэлтэн залуу. Тэгээ сэтгэлгээ нь гівгэнт яагаад ерөөсөө би онлайн дэлгүүр байгуулъя гэж бодсон байгаа байхгүй. Тэгээ тэрүүнд ямар ч хөнгө байгаагүй юу ч байгаагүй. Тэгээ нэг гараж байсан байгаа. Тэгээ гаражтай одоо тэр онлайн юг ажиллаж эхэлж байгаа. Хинч татвар төлөх, хинч чиний орчин болохгүй байна. Хинч янз бүрийн тусгай зөвшөөрөл энэ төр нэхэж очиагүй. Боломжийн улс нь дэмжсэн байхгүй. Тэгээ одоо бодоод үзэлтэй нөгөө хүн чинь одоо тэр бомтнуудын 5-д ороод явж шít. Одоо бүр тэр нь одоо ингээд зөвхөн юу биш, ном биш, бүх төрлийн одоо бараа болоод явж байна тийм. За өөр яаж юм гэхээр одоо бүр сансарлаа орчоод зүгээр энгийн иргэн сансарт нисэж болох асуудлыг хөндөд. Тэг өөрөөр хэлэх юм бол тийм том тэр бомтон болох юм тэр боломжийг л олгоцсон байхгүй. Хэрвээ манайх шиг одоо ингээд нэг газар ингээд ажиллаулаад явж итэл өчнөө олон хүн орж ирэл дарамтлал тийм үү чи ийм байх хэвээр энийг инг тэрийг инг тэдэн төгрөгөөр торголоо. Тэгэл нөгөө дүнгиж эхлэх гэж байгаа юм дээр татвар нэмэл эхлэхэр чинь татвар бол одоо хамгийн аюул байхгүй. Тэгэхэд боломжийг нь олгож байна. Та ийм төгрөгөн түрээгүй бол та татвар төлөхгүй гэж болно. Тийм. Энэ бол боломж нь байхгүй да. Тэгэхээр боломж олдож байгаа учраас хүн оюунаа дайчлаад нөгөө саний ярьсанчлаг хаана бол хаана хүрнэ юу л юу бүтээн. Тэгэхээр одоо бидний энэ юу 92 оны үндсэн хууль энэ сайхан хүнлэг юунаас алсраад анархизм гэдэг рүү орчоод тэгээ хүмүүс нь мэдхгүй ардчлалаа хараагаад ингээд байна. Ардчлал гэдэг бол ийм гуман одоо хүнлэг ийм л юу байгаа юм л та. Тэг хүний сэтгэлийг боддог. Одоо сүүлд таны сэтгэлгээ ярихаар санаанд орж байгаа юм нь олон улсад жишээ нь ийм нөгөө хөдөлгөөнүүд ч юм өрнөдөө л та одоо за улсынхаа хөгжлийг дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ өсөлтийн тэлэлтээр ч юм уу те эсвэл бид нар хэр их юм үйлдвэрлэж байгаа хэр их одоо эдийн засгаа сайжруулж байгаа гэдэг тэр нэг мөнгөн тоо үзүүлэлтээр гэхээс илүүтэйгээр тэр одоо улсад амьдарч байгаа ард иргэд нь хэр амар тайван байгаа аз жаргалтай байгаа сэтгэл зүйн хувьд хэр эрүүл тогтун тайван байгаа гэдэг тэр үзүүлэлтээр бас хэмжих ёстой юм шүү гэдэг ингээд янз бүрээр хилцэж ярьж байгаа юмуд байна. Тэгэхээр энэ нь магадгүй таны сайн хилдэгчлэн тэр нөгөө хүнлэг нэг юм өөрөө хүний сэтгэлээ дээдлэх хэвээр. Ерөөсөө л наадах чи 92 оны үндсэн хууль дээр л очино. Энэний философи гэсэн. Одоо танд зөвөр ингээд бодоод үзтээ нийгэм төвтэй буюу марксист онолоор хөгжсөн улс орнуудаас Нобелийн шагнал хэдэн авсан юм бэ? Тийм байна. 99% нь баг 98% нь удаа тийм. Тэр одоо манай энэ 92 оны үндсэн хуулийг хэрэгжүүлсэн хүн төвтэй энэ юуг онлыг хэрэгжүүлсэн улс орнууд Нобелийн шагналыг авч байгаа. Би тэгээ жишээ татдаг одоо ингээд
Сахар гэдэг тийм нөгөө 60-аад он шүү дээ. Нөгөө ус төрөгчийн бөмбөг бүтээлээ шүү дээ. Тэгээд нөгөө цөмийн физик том нээлт хийсэн гэдгээр нь түүнээс тэр зэвсгээр нь биш те. Нобелийн шагнал олох санал ирж байгаа байхгүй. Тэгсэн Хрушёвын хийсэн алдарт үг гэдэг чинь нийгэм төвтэй хэлсэн. Энийг сахар бүтээгээгүй юм аа. Андре сахар бүтээгээгүй юм аа. Энийг зөвлөлтийн ард түмэн бүтээсэн гэж байна. Тийм биш. Өнөөдөр компьютер бүтээсэн хүнийг Америкийн ард түмэн бүтээсэн гэж явж болохгүй байна шүү дээ, тийм. Зөв хүнлээ байх нь шүү дээ. Тэр хүнийг өөрийг нь дээдлж ш. Тэр хүнд нь эрхчлөлөө олгож ш. Буцаа тэр хүний оюун өөрөө эрхчлөөтэй ажиллаж ш. Инновац бүтээлүүдийг гарганаа. Нийгмийн төчил хөгжлүүдийг гарганаа. Одоо боломж олгоно гэж байна. Боломж олгоно гэхэд одоо өнөөдөр хараагүй хүн ч гэсэн бүр эрхчлөөтэйгээр гэрээсээ гараад нийгэмшээд өрсөлдөд явах хэрэгтэй. Яагаад гэвэл тэд нар чинь одоо нийгэм төвтэйгээр болохоор хөгжлийн бэрхшээлтэйгээ төрхийн амьтдыг ингээд хүн биш болгочихж штэ тийм. Тэд нар чинь айгүй өвөрмөц сэтгэдэг улсууд байгаа. Бүр өвөрмөц өнцгөөс ч юм их шийднэ. Одоо бид нар хэлж болно штэ Braille гэдэг жоохон хүүхдийн тухай би ярьдаг л та. Өөрөө харааг болчихлоо 3 настайгаас. Мянган ийм улсууд байдаг юм байна. Бид оюунаараа бол амьдарч болох юм байна. Бичгийг бий болгож штэ Braille бичгийг. Тийм байгаа. Өөр хүн бий болгоогүй үстэй тийм. Одоо Стивен Хокингийг цөмөрөө ярил л та тийм. Бүх юм ажиллагаагүй. Том физикч хүн. Бүр хоолойч хүртэл ажиллахгүй. Тэгээд нэг компьютер тавьсан, iPad тавьсан байгаа үстэй тиймэрхүү юм. Тэгэхэд тэр хүн амьдралын хар хүнд унтсан байгаа шүү дээ. Сэтгэлээрээ бол нөгөө одоо сэтгэл зүйчид бол харуул тэр хүн чинь сэтгэлээрээ бас шарахтай явж байгаа шүү. Хүн лимит чинь. Тэгэхэд бол яаж юм гэхээр тэр хүн өөрийнхөө тэр одоо өнцгөөс хараад дэлхийн хар мөхний олонлыг бүтээж. Сүүлдээ өгөхийнхаа өмнө хэлсэн шүү дээ. Хүн бол амьдралын хар мөхөнд унж олон шүү. Амьдралд ч харнах үед. Хин нэг нь аварна гэж битээ хүлээгээрэй. Чи өөрөө гарна шүү. Тэгэхээр юу гэж хэлж байгаа юм гэхээр тэр хүмүүст эрхчлөө олгооч. Сэтгэлгээний эрхчлөө олгооч. Тийм ээ. Ийм л би анархизм яриаггүй. Одоо энэ болохоор би тэр ардчлалын эрхчлөөг ярьж байгаа тийм ийм үү. Зя хоёлын хаяараа нэлээд урт үргэлжлэлээ. Тэгээ бас та айгүй олон сэдвүүдийн хүрээнд мэдлэг мэдээлэл бидэнтэй бас маш их хуваалцлаа, баярлалаа. Тэгээд төгсгөлт нь одоо хоёлаа яриагаа дүгнээд асууя гэхэд таны ярианаас бол нэг талаасаа Монгол улс ч одоо ингэ залуу улс гэж ярьдаг шүү дээ тий. Ухаан амынхаа 60% нь 35-аас доош насны ард иргэдтэй тий. Тэгэхээр манай үзэгчид ч гэсэн 35-аас доош насны хүмүүс нэлээд байдаг. Ер нь өөртөө эзэн болоод амьдралдаа эзэн болоод ч юм уу ер нь яг за нийгмээ илүү аз жаргалтай хөгжилтэй ч юм уу те нэг сайхан болгоё гэх юм бол магадгүй залуус өнөөдөр яг юунд анхаарч явах хэрэгтэй вэ? Та яг хувь хүнийхээ зүгээс бид манай үзэгчдэд хандаад залуучуудад хандаад ямар улс хөгжиж амар амгалан байдгийг бэ гэхээр хүчтэй удирдагчтай хүмүүс шээ. Оюунлаг ард түмтэй хүмүүс гэсэн тийм. Тэгэхээр бидэнд одоо хоёр л гол юм байна шүү дээ. Өнөөдөр бид нар за үндсэн хуулийн философи буюу утга учирыг ойлгох хэрэгтэй. Зүгээр тэр дотор заасан хуульч хүний мэдэх ёстой юмнууд байгаа л үндсэн хууль дотор тийм. Гэхдээ үндсэн хуулийг яах. Хоёрдугаар түүхээ мэдэх. Тэгээд түүхийг мэдэхгүй байна гэдэг чинь улс орноо хөндлөж чадахгүй байхгүй. Би өөрөөр л би түүхээ сайн мэдэхгүй бол би бол өөрийгөө Монгол улсын иргэн гэж хэлэхэд бол бас ичмээр тал дотор болж штэ. Ерөөсөө л залуучууд нь одоо хамгийн гол юм үнэн түүхээ мэдэх. Тэр оюун ухааныг мэдэх. Тэдний тэр явуулж исэн бодлогыг мэдэх. Магадгүй өнөөдрийн ярилцлагын үед танд ярмаар байсан зүйл ч юм уу те эсвэл нэг иймэрхүү юм хэлмээр байсан да гэдэг зүйл байсан бол тэрийг хэлээд танд үлдээ яа. Тэгэхээр ерөөсөө л за уучлаарай бидэнд тийм ээ боломжийг олгочихоо боломж гэдэг чинь хэрэгчлээ юм байна. Энэ шинжлэх ухаан улс төрөөс холоогүй. Шинжлэх ухаандаа хэрэгчлэг олгочих. Залуучуудаа сэтгэлийн эрхчлэлийг олгож. Энэ дөнгөж төрж байгаа хүүхдүүдэд эрхчлэлийг нь олгож. Монгол бас дороо хөгж. Яагаад гэвэл тийм түүх өчигдрийн түүх дэлхийд маш их ийм л явж.
За баярлалаа. Тэгээд бидний мэдээж ярилцах хугацаа бол хязгаартай байсан учраас тодорхой хэмжээнд бид бол өнөөдөр ямарчсан та бүхэндээ үр өгөөжтэй ярилцлага хүргэсэн байхаа гэж найдаж байна. Тэгээ бас дараагийн таны одоо оюуны бүтээлтэн, судалгааны ажилд нь маш их амжилтыг хүсье. Олон залуучууд, оюутнуудад Монголын түүхий таньж мэдэх тэр гоё сэтлийг, хүсэл эрмэлзлийг галыг та бадрааж яваасай гэж бас хүсэж байна. За баярлалаа. За баярлалаа. За ингээд бидний ярилцлага хүлээж авч үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаар хүртлээр түр баяртай.